Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг Канг Ёнгу болон Пак Сина гэдэг гэрлээд 9 жил болж байгаа хоёр хүүхэдтэй эхнэр нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Эхнэр өглөө болгон 7 цагаас босч хүүхдүүдэд харах болон гэрийн ажил хийсээр хагаад өдөр өнгөрдөг бол нөхрийн хувьд эхнэрээ гэрийн ажил хийж авах үед огт тусалдаггүй. Сина өнөөдөр хогоо хаях ёстой гэдэгч сонсцоо шинж байсангүй. Байнга ийм байдалтай байдаг болохоор Сина гэрийн бүх зүйлийг ганцаараа хийдэг гинэ. Нөхрийн эхний асуудал ганцаараа амьдардаг юм шиг байдаг. Юм илгээр техникийн хажуугаар өнгөрөөдөг болохоор сүүлдээ хинтээ амьдраад байгаагаа ч мартдаг. Өглөө нөхрөө ажилд нь явуулаад хоёр хүүхдээ цэцэрлэгт нь явахад нь бэлдээд хүргэж өгсөний дараа гэртээ ирж цэвэрлэгээ идэг. Заримдаа хоол идэх завч гардггүй болохоор идэхгүй байх. Эсвэл цогцоогоороо идэх үе байдаг. Оройн нь Сина хоолоо игээд Гёнууд хүүхдүүдийнхээ хачрыг аваад явцгаа гэж хэлсэн ч сонсоогүй юм шиг ширээнээс босоод явна. Анхны хүүхдээ төрүүлсний дараа байнга хэрүүл хийж маргалддаг болсон учраас нэг удаа салж исэн. Гёнгу хэлэхдээ хүүхэд тасрах болон гэрээ ажлыг эхнэр хийдгээ хийх ёстой гэж боддог бөгөөд би мөнгө олцгоо гэдэг. Сина нөхөртөө чамд өөрөө мэдээд хийдэг зүйл байна уу гэхэд хийдэг штэ юуг хийгээгүй юм бэ гэж заншилж байгаа юм шиг хэлнэ. 사지. 뭐 안 하는데? 뭐 안 하는데? 뭘 안 하는지 말해봐 그러면. Сина хүүхдүүдийн цүнх бэлдэх, хувц зэвхэх, газар хөнжил авах юм бол ядаж аваад дээш нь тавих, урд чинь хог байвал хаях гэд бүгдийг нь би хийж байгаа зү гэтэл Гёнгу уурлаж хараадаг. 그냥 이런 컵 같은 거 네가 치워라고 그냥 놔둬버린 거야. 좀- 이어서? Нөхрийн дараагийн асуудал генет дүрлцэлээ уурлаж заримдаа хүчрхийлдэг. Сина би өнөөдөр хийх юм их байгаа болохоор принтер суулгаад өгөөч гэж хэлсэн мэт гэхэд Гёнгу чамайг хийхээр заавал тэр дорн хийх ёстой мүү гэд дахиад л харааж эхэлнэ. Гёнгу генет уурлаж хараал хэлдгээ энэ бол гомдлоо хараалын үг биш гэдэг. Хөтлөгч бичлэгийг зогсоогоод яагаад ингэж их хараал хэлдэм бэ? Гэрт хүүхдүүд хүртэл байхад яаж амнаас чан хараал зүгээр урсаад гарч чадчихна гэхэд Гёнгу эхэндээ хараал хэлдэхгүй байсан. Үерхэж байхдаа ч бас адилхан гэхэд хөтлөгч шалтгаан байгаа гэсэн үг гэхэд тийм ээ гэж хариулна. Хөтлөгч шалтгаан байлаа гэд ингэж болохгүй. Миний хамгийн их гайхацгаа зүйл гэвэл гэр дотор бүхэлд нь камер суулгачихсан бүх үйлдэлийг чинь бичиж байхад хүртэл ийм аимшигтай хараал хэлж ийн гэхээр аль болох хараал хэлэхгүй байхыг хичээгээд ингэж хэлж байгаа гэсэн үг гэдэг. Гёнгу бүр амар уурлахаараа урдаа байсан юмыг авч шиддэг. Сардаа 3-4 удаа. Нэг удаа машин дотор маргалдаж Гёнгу машинаасаа буугаад Синаг хаалгааны гараад эргэж хаалгыг нь хүчээр онгойлгохоор аимшигтай цохиж өшгөлсөн. Ингээд айсандаа Сина цагдаад мэдэгдэжээ. Мөн нэвтрүүлэгт бүртгүүлсний дараа Сина өөрийнхөө гарны гэмцэн байгаа зургийг нэвтрүүлгийн баг руу явуулдаг. Энийг харсан нэвтрүүлгийн баг Сина руу залхаж ярихад Гёнгу өөрийг нь үл тоолоо гэж бодсон юм шиг байна. Намайг өөртөө юм ярихгүй зайлс хийгээд байгаа болохоор ууралсандаа өрөөний хаалга эвдэлж орж ирээд хумсаараа юм болгосон гэдэг. 들어오라. 들어오라. 쌩까냐? Тухайн үед хүүхдүүд ээжтэйгээ хамт нэг өрөөндөөсөн. Өөрийнх нь сэтгэлд ямар нэг юм нийцэхгүй л гинэт уралдаг. Тэгээд Гёнгу охиноосоо аав нь салах болохоор хинтээ хамт амьдрах юм гэхэд бага охин нь ээж гэж хариулна. Гёнгу би ээжтэй чинь амьдрч чадахгүй гэхэд Сина чимээгүй амаа тат гэж уурладаг. 나 네 엄마는 못 살 거야. 이혼한다는 말 아 닥쳐 먼저 주댕이. 얘기했고 닥쳐. 주댕이 닥치라고. 너는 조용히 해. 내 딸한테 말하는 내 거잖아. 딸이야 내 딸이기도 해. 아 조용히 하라고. Гёнгу ямар нэг юм болохоор байн охтуудаа дуудаад ээж чинь ингэсэн энэ талаар юу гэж бодож байна? Хэрвээ чи ийм нөхцөлд орсон бол яах байсан гэж өөрсдийнхөө асуудлыг хүүхдүүдээс асуудаг. Нөхрийн дараагийн асуудал жоохон охтуудаа гэр бүлийн асуудлаа ярьдаг. Синагийн хувьд яг л өөрөө өөртөөгөө гэрэлцсэн юм шиг ямар ч хайр, урмын үг нөхрөөсөө авдаггүй. Ярилцаж чаддаггүй болохоор өдрийн тэмдэглэл бичиж сэтгэлээ тайлгаруулдаг. Хөтлөгч энийг үзээд яг нөхөр чинь шалтгаан байгаа хаа. Гэхдээ шалтгаан байлаа гэд ингэж болно гэж бодож байвал эн чинь галзуурсан бодол. Энэ хэмжээний хараал хэлж хүчрхийлэл үлдэж байгаа бол дахиад энэ үнтэй ярих гээд хичээгч хэрэггүй. Хамт амьдрахгүй хахад л болно. Ингэж ууралж юм авч иддэг хүнтэй яаж хамт амьдрах юм бэ? Дараа уур нь аль хүртэл явж юу ихийг ч мэдэхгүй. Хин нэг нь үхжээж дуусгах гээд Гёнгугээс гэрээсээ өөр газар ингэдэггүй гэхэд үгүй гэж хариулдаг. Хөтлөгч гадуур ийм үйлдэл хийдэггүй мөртлөө яагаад их нэртэй ингэж хандж байгаа юм бэ? Гараад хүний өдөөс юу ч хэлж чадахгүйж өөрийнхөө ихнэр болох хамгийн чухал хүндээ л хараал хэлдэг ямар хулчгаар юм бэ? Дээрээс нь амнасаа илүү хайрладаг хоёр охиныхоо хажууд ийм үйлдэл хийж салвал хинтээ амьдрах вэ гэж асуудаг нь яаж байгаа юм? Хаанаас ч тэгэж асуух бодол гарч байгаа юм бэ?
Та хоёр одоо хэдэн настай вүлээ? Хүүхдүүдийн хувьд энэ гэр аль хэдийнэ там болчихсон байна гэхэд Гёнгу бичлэгнэр би галзуу юм шиг харагдаж байна. Гэхдээ өөрийнхөө хийсэн хүчирхийллийг зөвтгөхгүйгүйж бичлэгээ цааш нь үзэх хэрэгтэй хаа гэдэг. Манайхан энд зөвхөн эхнэрийн талаас ярьж байгаа гэдгийг санаарай. Одоо нөхрийн талын бичлэг гарт Сена хүүхдүүдийнхээ хичээлд бэлдэж авах оронд Гёнгу гэрээсээ гарлаа. Гэр бүлийн гишүүдийн хинэн ч Гёнгу гарч ийн гэж тоосонгүй. Гэрээсээ гараад ирсэн газар нь ажил. Солонгосчууд уг нь аавыгаа эсвэл нөхрөө ажилд нь явуулахдаа сүртэй мэдлээд мөнгө их олоод ирээрэй гэж хэлээд явуулдагч хүн гарч ийн гэж тоосонгүй. Гёнгу одоогоор барилгын дотор засал хийдэг. Нэлээд хүнд ажил хийдэгч тарж очиод хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг. Харин эхнэр нь тэгэж боддгоо. Тэгээд ажлаа тарж гэртээ ирээд би ирлээ гэж хэлсэн ч хинч тоосонгүй. Удалгүй Сена гарч ирээд мэндийн зөрүүгөө хогоо аягээд гаргадаг. Гёнгуч бүр сурсан болтой заагээд хогоо аваад гарна. 쓰레기 버려. 응? 쓰레기 버려. 쓰레기 버려. 응? 쓰레기 버려. 날파리 입고 들어. 뭐 저런 얘기를. Гёнгу хэлэхдээ манай эхнэр энэ гэрийн хаан. Бид нар бүгдээрээ эхнэрээ харцыг харж амьдардгаа гэдэг. Эхнэрээ эхний асуудал нөхрөө үл тоосон өнгө аясаар ярьдаг. Гёнгу принтерээ суулгацсан юм уу гэхэд Сена би суулгачихсан. Чамайг суулгахгүй болохоор гэхэд Гёнгу хийх гэж байхад муухай үг хэлээд байсан биз дээ гэдэг. Сена чамд хийх цаг байсан. Гэхдээ тэр цагаараа хийгээгүй. Ядаж одоо надад хийх юм байгаа болохоор жоохон майжгаад хийж өгөөч гэж хэлээгүй. Зүгээр л намайг хийж өгөх хүртэл хүлээ гэж байгаа юм шиг байсан биз дээ гэж үг хэлүүлэхгүй үгэлдэг. 오빠 네 시간이 있었겠지. 하고 싶은 시간이. 근데 어쨌든 그 시간 오빠 안 했잖아. 설명이라도 해줬어? 야 사실 지금 나 좀 뭐 볼 게 있으니까 좀 이따 해줄게. 말도 설명도 안 하고 네가 원하면 가만히 기다려. 내가 해줄 때까지 그거잖아. 아쉬우면 네가 기다려. 내가 하고 싶은 거 할게 이거잖아. Гёнгугийн хэлснээр Сена энгийн үедээ 20 минут ингэж үгэлдэг. Гёнгу ойлголоо одоо болно гэхэд Сена юу бойл гэжгээд үргэлжлүүлээд чамд хэлэх үг байгаа бол хэл л дээ. Юу ч хэлэхгүй байгаа зү. Мэдрэмжийн талаар ярих гээд байгаа юм уу? Ямар мэдрэмж? Юу сонсох хэвтэй? Олигтойхон хэлээд өг өөрийнхөө мэдрэмжийг гэж уурлахад Гёнгу тэсгээ болж хараал хэлдэг. Гёнгу хэрэлдэж байхдаа тесэрдэг шалтгаан нь эхнэр бөгөөд байн үл тоож өөртөө итгэх итгэлгүй болгох муухай үгнүүд хэлдэг болохоор твцээр агаад эцэст нь тийм үйлдэл үгнүүд гардаг. Найзууд юм уу өөр хүмүүстэй ярилцах үед ийм яриа хизээч болтгүй гэдэг. Хөтлөгч бичлэгийг үзээд Сена тандаж нөхрөө хараал хэлэх хүртэл нь өдөж хатгадсан байна. Хараал хэлэхгүй байхыг чинь ингээд харъя л та гэж байгаа юм шиг өдөж эцэст нь хараал хэлүүлж нөхрөө муу хүн болгод юм байна гэдэг. Эхнэрийн дараагийн асуудал байн арх удаг. Өдрийн 1 цагаас эхлээд гэрээ цэвэрлэхдээ сөөж үг ундаатай ойлж янз бүрээр уuna. Угаасаа архин дуртай болохоор 7 хоногийн 5 өдөр уужгаа бөгөөд ууралж маргалцсан үед уухаар сэтгэл санаа дээрддэг учраас надад бурхнаас өгсөн бэлэг гэж боддгоо гэж ярьдаг. Сенагийн хувьд нэг уухтаа 3 шилэг уудаг бол сэтгэл санаа сайхан байвал 4-өөс 5 шилэг уудаг. 7 хоногийн 5 өдөр уудаг гэж тооцвол 1 сард 20 хоног 60 шил сөөж уудаг гэсэн үг. Нэг шил сөөжөөг хийх ажил ихтэй үедээ яарч сандраад 15-аас 20 минут ууж дуусгадаг. Энийг харсан хөтлөгч гэр бүл салалтаас өмнө гэр бүл хагцал болоход ойрхон байна. Өдөрт 4-өөс 5 шил сөөж уужгаад бид чинь том асуудал үүснэ. Бүтэн биеийн шинжилгээнд орж ирсэн үг гэхэд тиймээ эрүүлсэн гэдэг. Хөтлөгч үннээ хэлээ үнэхээр бүгд эргүүлсэн үг гэхэд Гёнгу өөр зүйл байсан мэдтэй хэлэлтэй гэхэд Сена элэг баг зэрэг өөгөлсөн байсан гэд Гёнгу руу харж битгий хэлгээд хахад таалагдахгүй байна гэж уурладаг. Нэвтрүүлгийн багт ярилцлага өгөх үедээ шудраг бус байсан хамгийн том асуудал нь хүчирхийлэл ахад арх хамгийн том асуудал болж хувирсанд урам угарсан гэдэг. Ингээд бичлэг гарахад Сена өдрийн 1 цагаас эхлээд тасралтгүй орой олтол хүүхдүүдийнхээ урд архи авдаг. Сена энэ талаар өөрийгөө өмөрч аав нээж хүүхдүүдийн өмнө хараал хэлдэг мөртлөө намайг хүүхдүүдийн өмнө арх уулаа гэж хэлэх нь шудраг бус зүйлгээд тэр хүний хэлсэн муухай үг хараалуудаас болоод сэтгэлээ тайвшруулахын тулд арх ууж хахад энэ хүний амнаас ийм үг гарах ирэхгүй л баймаар юмаа гэж уурладаг. Хөтлөгч бид нар энд тэрний зөв, тэрний буруу гэж шүүх гэж ирээгүй. Та хоёрын хамт амьдрах уу үгүй юу гэдэг чинь биднэрт ямар ч хамаагүй. Гэхдээ та амьдрах ёстой үстэй. Тэр хүний амнаас муухай үг хараал гардаг нь асуудал биш. Нөхөрчин таны архины асуудлыг ярьж байгаа нь санаа зовсондоо л тэрэгдэг. Ингээд бичлэг гарч Сена хүүхдүүдээ унтсны дараа шөнө том өрөө рүүгээ гарч ирээд уудаг. Гёнгу эхнэрээ архины донтой болсон баг гэж заримдаа боддогч надаас олж хэцүү байдалд ороод аймаа орлож ирснээс арх угаад ижсэн нь дээр гэж боддог. Гёнгуг 26 настай байхад сайн найзуудынх нь нэг нь гэрэлсэн ч эхнэр нь хүүхдүүдийнхээ урд аймаа орлож ирсэн болохоор тийм зүйл тохиолдчихгүй гэж айсандаа архинаас гар гэж ятгаж чаддгүй. Тэд гэрэлснээ дараа охиныг нь Сенагийн ээж харж өгчээсэн ч охинтойгоо харилцаа муутайсан.
Ер нь бол өөрийнхөө охинтой муудалцаад гэрлүүгээ явлаа гэд явсан ч хэд хоногийн дараа Гёнгу руу залгаад эргэн тойрны чинь хүмүүс муудалцчаад хахад эвлэрүүлэхгүй юу ийгээд байгаа юм бэ гэсэн болохоор Гёнгу эхнэр хүүхдээ аваад хадам ээж их рүүгээ очсон ч яах гэж ирсэн гээд тэдний хөгөөд хаалгаажээ. Ингээд эхнэр охинтойгоо хамт хөөгцөн Гёнгу аав ээжигээ бодоод замдаа машинаа зогсоож сурхиртлаа уйлсан гин. Удахгүй яагаад хадам ээж нь тийм үйлдэл хийснийг ойлгох хаа гэж боддог. Энэ талаар Сенатаа ярихаар нөхөр бол салаад танихгүй хүн болж болох ч гэсэн ээж бол цусан төрлийн хүн учраас би ээжигээ гомдож чадахгүй. Тэр үед ямар нэгэн шалтгаантай л байсан баг гэдэг. 그냥 부부는 어. 남이 될 수 있지만 천류는 끊을 수 없어. 천류는 끊을 수 없어. 그래서 나는 우리 엄마가 상처받는 게 싫고 Эхтрийн дараагийн асуудал нөхрийгөө гадны хүн гэж боддог. Хөтлөгч яагаад ингэж хэрэлдэж тэмцэлтэн барин хамт амьдраад байгаа юм бэ гэхэд Сена хамт амьдрмааргүй байна гэдэг. Хөтлөгч тийм болохоор цэвэрхэн салаад тусдаа амьдр. Гэхдээ миний харж байгаагаар энэ хүн нөхөр нь байхгүй бол таван шилж биш авдраар нь уух юм шиг байна гэхэд Сена байхгүй болчих юм бол уухгүй. Хурим ихээс өмнө ингэж ихээр уудаггүй байсан гэдэг. Одоо эхнэрийн талын эсвэл нөхрийн талын биш дундын бичлэг гарна. Хосууд хоорондоо ярилцаад ойлголцохгүй байсан болохоор хэнийх нь зөв болохыг нотлохын тулд нэг найз авчирч уулздаг. Ингээд Сена найзуудынхаа урд хамгийн ихний асуудал Гёнгугийн хэлдэг муухай үгнүүд гэхэд Гёнгу ямар үед ямар үг хэлдгийг нь хэлдэг гэхэд Сена би энд хараал хэлэх ёстой юу? Угаасаа байнга өөрийн мэдлгүй анаасаа гаргадаг үстэй гэдэг. Гёнгу ирсэн хоёр хүнд эхлээд Сена намайг үл тоож таагүй үгнүүд хэлдэг. Байнга тийм үг хэлж намайг хатгацаар байдаг гэсэн үг. Тэгэхээр миний хараал хэлж байгаа нь Сенагийн буруу юу, миний буруу юу гэдгийг мэдгээр уулцсан юм а гэхэд Сена намайг сэтгэл тавгуудуулах үг хэллээ гэд юм авч шийдэх нь байж болох үйлдэл үү? Би чамайг хараал хэллээ гэд юм авч шийдэжсэн үү гэхэд Гёнгу дугаа ол гэд найзуудынхаа урд хэрэлддэг. Нөгөө хоёр найз нь юу ч хэлж чадахгүй шоконд ороод сууж идэл Сена найз руугаа хараад юу гэж бодож байгаагаа хэлэлтэй гэснэ. Миний бодлоор гэд араас нь ярьж дахиад хоорондоо ирэлнэ. 중간 상황 설명 없이 바로 욱해가지고 급발진 그러니까 하는데 설명해달라니까 네가 설명을 안 했잖아. 불쑥불쑥 그냥 오빠 나오잖아 그냥. 왜 내가 그런 소리 들어야 돼 하면은 너 내 선 알잖아. Өөрсдийнхөө харилцааг өөрсдөө шийдэж чадахгүй хахад өөр хүмүүс яаж шийдэх юм бэ? Ядаж үг хэлэх боломж ч олгоогүй. Ингээд арай гэж Гёнгугийн найз хараал хэлж байгаа хүнийх нь буруу. Нэг хүн масууруулах бодис хэрэглээд хин нэгнийг цоглоо гэж бодъё. Эмний буруу юу, цогсон хүний буруу юу гэхэд Гёнгу мэдээж цогсон хүнд нь буруу байгаач эмч бас буруутай гэдэг. Нэгэнт найз нь Гёнгугийн буруу гэсэн болохоор Сена маш их баярлж сэтгэл нь сэргсэн гэхийг сонсоод хөтлөгч энэ юусоо баярлах юм биш. Гёнгугийн найз түрүүн таны гаргасан үйлдэлүүдийг хараагүй учраас мэдээж хараал хэлж цогтөг хүний буруу гэж ярина. Найз нь миний талд орж өглөө гэд баярлах хэрэггүйгээд бичлэг гаргахад хосуу дараагийнхаа асуудлыг найзуудтай ярьдаг. Гёнгу энэ хүн нөхрийгөө гадны хүн гэж боддог. Чи гадны хүн, ээж маань манай гэр бүлийн хүн учраас ээж чамд юу ч хийж болно гэсэн бодолтой байдгаас олж бит хоёр байнга маргалддаг. Хүнд аав ээж нь чухалч илүү удаан хамт амьдрах хүн нь би. Чамтай өвхөө хөлөө хамт амьдрах болохоор хурмаа хийсэн эхний өдрөөс эхлээд л гэр бүлээ гэж бодсон гэдэг. Гёнгугийн найз нөхрөө гадны хүн гэхээр арай хол сонсогдож байна гэхэд Гёнгу энэ хүний дараагийн асуудал хүүхдүүдийн хажууд 7 хоногийн 5 өдөрт бүтэн өдрийн турш арх удгаа гэхэд Сенагийн найз хүүхдүүдийн хажууд тийм байдлаа байнга харуулдаг бол үнэхээр буруу гэхэд Гёнгу жоохон жолтгой багсгасан дээр гэж бодохгүй байна уу гэхэд Сена багсгах нөхцөл байдал биш байна. Би угаасаа чамтай ах дурггүй архинд илүү туртай гэдэг. 내 상황은 이래. 그러니까 오빠랑 같이 하기 싫어. 그러니까 오빠랑 같이 하기 싫어. 내가 말 잘못했어. 난 너랑 같이 하기 싫고 술이 좋아. Энэ үгийг Гёнгу үннээсээ хэлээгүй гэж бодож байсан бол нэвтрүүлгийн ярилцлагын үеэр Сена үнэн яриа нийлэхгүй үнтэй харьцаж яснаас архиа ууж тайтгарсан нь дээр гэдэг. Найз нь тэр хоёрыг хэрэлдэхийг хараад та хоёр хэрхэн ярилцах талаар сурах хэрэгтэй хаа гэж зөвлөдөг. Гёнгу Сена хоёр хүүхдийнхээ хажууд хүртэл ийм байдалтай хэрэлддэг бөгөөд хүүхдүүд нь бол битгий хэрэлд гэдэгч тоолгүй үргэлжлүүлж сүүлдээ охтууд өрөө рүүгээ ороод хаалгаагаад том охин нь дүүгээ харагдана. Сенагийн хувьд 9 жилийн турш хамт амьдарч байхдаа байнга салмаар санагддаг байсан ч охтуудаасаа олж төвчж байгааг нь. Ингэж хамт байснаас салаад ядчил хэрүүлэхгүй гэрт хүүхдээ өсгсөн дээрээ л үү. Харин нөхрийн хувьд салах хэрэгтэй байх гэж бодож байгаа. Хөтлөгч та хоёр хүүхдүүдийнхээ төлөө салах хэрэгтэй. Та хоёр зөвхөн өөрсдийгөө бодож энд ирсэн. Хинэн ч хүүхдүүдэд бодоагүйгээд Гёнгугээс хүүхдээ ямар хүн болж өсөөсэй гэж боддог вэ гэхэд баяр өөртөө хүн гэж хариулдаг. Хөтлөгч ийм орчинд өссөн хүүхэд яаж баяр өөртөө гэрэл гэгээтэй амьдрах юм бэ? Баг байхаасаа элбийн хараал сонсож ээж нь хажууд нь арх ууж байна. Энэ хүүхдүүд өөрсдөө хүссэндээ хорвоод ирсэн юм биш. Та нар өөрсдөө бүтээсэн учраас хариуцлага хүлээх хэрэгтэй. Намайг харахад Сена бүх бурууг нөхөртөө өгөөд ах шиг байна.
Юу ч болж байсан хамгийн түрүүнд хүүхдүүдэд бодгээд нөхрөөс хэлэх үг байгаа талаар нь асуухад өөрийнхөө хараал хэлж ууралж байгаа бичлэгийг үзээд үнэхээр ичлээ. Гэр бүлээсээ уучлал гуймаар санагдсан гэдэг бол Сина уйлаад хүүхдүүдээсээ уучлал гуймаар байна гэдэг. Хөтлөгч ингэж мэдэрсэн чи сайн байна. Хэрвээ ийм зүйл мэдрээгүй бол та хоёр өөрчлөгдөхгүй байх байсан гэд бичлэг дуусч хосууд өрөөндөө ирлээ. Сина өнөөдөр ямар байсан талаар асуухад Гёнгу тойлын эмчилгээ хийлгэсэн юм шиг болсон гэдэг. Сина ингээд л болоо юу? Надаас уучлал гуйх сэтгэл төрөөгүй юу гэхэд Гёнгу уучлаарай. Хүүхдүүдээсээ бас уучлал гуймаар санагдсан гэд Синагаас ямар байсан талаар асуухад надад шудраг бус байсан. Би архинаас илүү ноцтой асуудлын тухай ярьж байхад тэрийг эргүүлж архины талаар ярьж намайг дээрлэгсэн гэдэг. Гёнгу арх асуудал бишээ. Чиний эрүүл мэндийн төлөө санаа зовсондоо хэлсэн гэхэд би ч гэсэн миний төлөө гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ нэвтрүүлэгт гэр бүлийн хүчирхийллээс олж бүртгүүлсэн байхад тэрийг эргүүлсээр агаад архи руу оруулж байгаа нь миний хувьд шудраг бус ойлгохгүй байна гэдэг. Гёнгу битгий хохирогчийн дүр тоглоод гэхэд Сина би хохирсон үнэн мөн харин чи гэмт хэрэгтэн хараал хэлж юм шидэж хүчирхийлэл хэрэгэлдэг гэхэд Гёнгу би өдрөө болгон байнга ийм үйлдэл хийдэг юм уу гэхэд Сина өдрөө болгон тийм үйлдэл хийдэггүй чинь баярлах ёстой юу? Өдрөө болгон тэгдэггүй нь азны юм. Нэрээ чи өдрөө болгон тийм үйлдэл хийдэггүй юм биш үү гэдэг. Ингээд ихтрээ бичлэгээ үзсэн чи адилхан зүйл ярьж юу ч ойлгохгүй байгааг харсан Гёнгу салах хэрэгтэй байна гэдэг бол Сина өөрчлөгдөхгүй энэ чигээрээ байх юм бол сална гэдэг. Маргааш нь олж Гёнгу ийн хусан сэтгэл зүйчээс зөвлөгөө авахар ирэхэд сэтгэл зүйч үнэхээр эхнэрээсээ салах бодолтой байгаа юу гэхэд үгүй гэж хариулдаг. Эхнэр нь ямар бодолтой байгааг асуухад өнөө өглөө хамт явж байхдаа өөрийгөө хамгийн өрөвдөлтэй эмэгтэй шиг санагдаж байна. Миний хажууд байгаа хүн намайг зовлонтой байлгаад байгаа учраас гэж хэлсэн гэхэд сэтгэл зүйч энийг сонсоход танд ямар байсан бэ гэж асуухад болохгүй байгаа бүхэл зүйлсийг надаас олж байгаа гэж бодож байгаа юм шиг санагцсан гэхэд сэтгэл зүйч таны хувьд тайван удаан ярьдаг төрлийн. Гэтэл эхнэр чинь төвчээргүй. Нэг ярахаараа бүгдийг нь гаргадаг болохоор танд тодорхой худалдаж ярих боломж олддоггүй байх гэхэд тийм болохоор хараал гарч ирдэг баха гэдэг. Сэтгэл зүйч танаас зан чанарын тест авсан. Би ийм оноо авч ирсэн бараг л харж байгаагүй. Төвчээрийн чадрыг харуул маш өндөр оноо авсан байхад аз жаргалын индекс бага байна. Тэгэхээр та эцсийн хүртэл төвчиж даржгаад тесэрдэг гэсэн үг. Ингэж тесрэх үедээ хараал хэлэхгүй байх хэрэгтэй. Эхнэр чинь байнга таныг оролдож тайван байлгадаггүй. Ер нь эхнэр чинь ямар хүн бэ гэхэд Гёнгу хатан. Зөвхөн надад л дарангуйлагч шиг ханддаг хатан гэдэг. Дараа нь Синаг оруулж нөхөр нь ямар хүн болохыг асуухад өөрийнх нь сэтгэлд ямар нэгэн юм нийцгүй л бол гинэт уурлаж тесэрдэг хүн гэдэг. Сэтгэл зүйч та тесэрсэн үед нь яадаг вэ гэхэд намайг ингэж зөөлөн ярьж зүгээр харьцаж байхад яагаараа намайг хараад юм. Ингэж хараагаар нь би айж жижигрэх ёстой мүү гэсэн бодол орж ирдэг гэхэд сэтгэл зүйч би нөхрийн чинь талд орж байгаа юм бишээ. Гэхдээ та хэрэлдгээрээ бууж өгч болтгүй мүү гэхэд би яхаараа тесэж төвчих ёстой юм бэ гэдэг. Сэтгэл зүйч тэгвэл салах хэрэгтэй. Яах гэж энэ хүртэл ирсэн бэ гэхэд яагаад төвчих ёстойгоо мэдхийн тулд тэр хүний уураа барьж чадаагүйтэй хэлсэн үгийг би яагаад хогийн сав шиг хадгалж төвчих ёстойг. Яагаад энэ хүн зүгээр яриад асуудлаа шийдэж чадахгүй байгааг ойлгох гэж энд ирсэн гэхэд сэтгэл зүйч чимээгүй сонсож дуусгаад таны яриа өөрт чинь нэг л сонир санагдахгүй байна уу гэхэд үгүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч тэр чинь асуудал. Та ямар нэгэн зүйлийг огт төвчж чаддгүй. Би яхаараа би тэгэх ёстой мó гэсэн бодолтой байдаг. Хизэнээс эхэлж юм болсон юм бэ гэхэд хоёр дахь хүүхдэд төрүүлсний дараа юу ч төвчж байрч амьдрахгүй гэж шийдээд байнга хэрэлдэж маргалцаан гэхэд сэтгэл зүйч бусад зүйлийг мэдгүй ч энийг сонсох хэрэгтэй. Би таныг төвчээртэй бай гэж хэлэхгүй. Яагаад гэвэл та хоромж төвчж чаддгүй. Төвчих чадвар дээр 8 оноо авсан байгааг харуул бараг л байхгүй гэсэн үг. Харин нөхрөөчийн хувьд төвчих чадвар нь 93 байсан. Жохон хүүхдүүд хамгийн багадаа 30 оноо авдаг. Харин та 8 оноо авсан байна. Цаашаа наривчлсан тест авч үзвэл эмгэгч байх боломжтой. Маш түрэмгий. Та харилцаагаа огт дэмждэггүй төрлийн. Ийм харилцаа үргэлж маргаантай байдаг гэд Гёнгуг оруулж эхнэр чинь ямар үед хамгийн хүчтэй байдаг вэ гэхэд өөрийгөө хамгаалах, өөрийнхөө зөв гэдгийг батлахыг хүссэн үедээ би өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлах гэхээр энийг чинь хүртэл сонсож өгөх ёстой мó гэдэг. Өөрийнхөө зөв гэдгийг батлахыг хүссэн үедээ гэхэд сэтгэл зүйч тэгвэл энэ эмэгтэй яагаад таны үгийг тасалж сонсдоггүй юм бол гэхэд миний бодлоор өрх толгойс ээжийнхээ гар дээр өссөн болохоор ээжийнхээ үйлдэлээс сурсан баха гэдэг. Сэтгэл зүйч эхнэр хадам ээж хоёр ч айлах нү гэхэд Гёнгугийн царай сонирн болж тиймээ гэж хариулна. Энийг харсан сэтгэл зүйч яагаад царайны уурал чинь өөр болсон талаар асуухад жоохон бухимдсандаа гэдэг бөгөөд хадам ээж чинь ядаргаатай юу эсвэл аймар уу гэсэн асуултанд хоёулаа гэж хариулдаг. Сэтгэл зүйч би яагаад ийм зүйл асуусан бэ гэвэл таны тестний хариуг хараад маш их гайхсан. Энэ нэвтрүүлгийг эхлснээс хойш харж байгаа хамгийн өрөвдөлтөй, зовлонтой хүүхэд насыг өнгөрүүлсэн байна.
Багада гэр бүл нь ямар байсан талаар сандгүй, аавыгаа байхгүй гэж бодож амьдардаг. Аав бит хоёр гэсэн хэсэгт байхгүй гэж бичсэн байна. Ерөнхийдөө гэр бүлийн талаарх туршлага гэдэг зүйлгүй. Аз жаргал гэж юу болох талаар мэдэхгүй байна гэсэн үг. Энийг хэлж байгаа шалтгаан бол эхнэр маань багада ээжтэйгээ хамт өссөн болохоор ийм байгаа гэсэн ч таа ч гэсэн энэ тал дээр нэх ялгаагүй байна. Юу гэсэн үг вэ гэхээр таачаас эхнэрээ энэ бүх асуудалд буруутгадаг гэж хэлээд та одоочоос үнэхээр гонигтай ах шиг байна гэхэд гэнүү би үнэхээр эхнэрээ хэцүү байдалд оруулаад байгаа муу хүн юм бах та гэх мэт янз бүрийн бодол холилдож орж ирээд байна. Аав ээжээсээ илүү өөрийнхөө гэр бүлийг хамгаалахыг хүсэж ийнгээд уйлдаг. Заримдаа эхнэрээ үзий ядахгүй байдаг ч гэр бүлээ энэ чигт нь авч үлдмээр байгаагаа хэлнэ. Сэтгэл зүйч гянууг эхнэрээсээ юу хүсдэг, юу нь өөрчлөгдөөсэй гэж боддгийг асуухад надад жоохон ийгэлдэг хандаасай гэж хүсдэг гэдэг. Энэ үгийг Сенат хэлээд өөрөө хараал хэлдэг байж нөхөр чинь үнэхээр бачамдмаар генет тесэрдэг өөрчлөгддөггүй хүн. Гэхдээ тэр хүний хувьд гэр бүл нь маш чухал. Эхнэрээ хамгаалж өгмөр байна гэсэн гэхэд Сена огт хичээдгүй зөвхөн ярьдаг. Би юу хамгаалж байгааг нь гайхаж байна. Худлаа ярьж байгаа гэхэд сэтгэл зүйч тэгвэл нөхрөөсөө үүсдэг 3 зүйлээ хэлээрэй гэхэд арга хэмжээ зохион байгуулж өгөх гэдэг. Сэтгэл зүйч хэрвээ арга хэмжээ хийж өгөх юм бол салахгүй гэсэн үг үү гэхэд үгүй сална гэдэг. 제일 먼저 남편이 어땠으면 좋겠어요? 이벤트 해줬으면 좋겠어요. 이벤트를 해줬으면 좋겠어요. 네. 이벤트 하면 이혼 안 해요? 아, 이혼하죠. 이벤트 해도 이혼하겠죠. Сэтгэлүүч тэгвэл яаж амьдрах юм бэ гэхэд арга хэмжээ зохион байгуулсан ч хүчирхийлэл нь өөрчлөгдөхгүй гэж хэлхийг сонссон сэтгэл зүйч тэгвэл эхлээд хүчирхийллийг байхгүй болгох хэрэгтэй байхаа гэхэд хүчирхийлэл мэдээж байх ёсгүй штэ гэдэг. Сэтгэл зүйч за хамгийн түрүүнд хараалын үг хэлж хүчирхийлэл үлдэхгүй байх. Хоёрт үйл ажиллагаа зохион байгуулах. Арга хэмжээ гэж юу юм бэ гэхэд сонсч суудаа байхгүй сайн мэдгүй байна. Бухимдж гин гэдэг. Сэтгэл зүйч таны хүссэн юм хийсэн ч нөхөр чинь өөрчлөгдөхгүй юм шиг байна уу? Тэгвэл яах гэж эндэрсэн? Өөрчлөгдөх хүсэл байгаа эцтэй. Хэрвээ үгүй бол зүгээр суудлаасаа босоод гар. Болохгүй хийхгүй юм шиг санагдаж үнэхээр хэцүү байгааг чи ойлгож байгаач та аль хэдийнэ энэ хүртэл ирсэн байна. Тийм болохоор эхлээд итгэх хэрэгтэй. Хэрвээ итгэхгүй бол нөхөр чинь өөрчлөгдөхгүй гэд хосуудыг хамтд нь оруулж та хоёр гаднаа биш дотроо маш их хүчтэй, энергитэй бөгөөд нэг адилхан талтай. Хоёулаа ямар нэгэн асуудлыг бусдаас олсон гэж боддог. Нэг нь нөхрөөсөө нөгөөх нь эхнэрээсээ олж асуудлууд гардаг гэж боддог. Ямар ч тач энэ хүртэл ирсэн болохоор би эхлээд нөхөрт хэлэх хүсэлтэй наа. Хараал хэлж болохгүй. Одоо таны хувьд хараалын үг зуршил болсон байна. Хараал хэлхээ болж чадах уу? Хэрвээ тийм бол эхлээд эхнэртэй амлал гэдэг. Ингээд гянуу эхнэрийнхээ өдөөс харж уучлалгүйгээд амлалт өгнө. 요구 안 할 수 있는 상황을 만들어서 내 스스로 만들어서 올게. 미안해. Энийг харсан Сина өмнө нь ингэж уйлаад уучлалт гуйж суудаа байхгүй учраас өөрчлөгдөж магадгүй гэсэн бодол орж ирсэн гэдэг. Гэхдээ 100% итгээгүй. Сэтгэл зүйч Синад та ярахтаа маш сайн, эрч хүчтэй эмэгтэй. Ийм эмэгтэй гадагшаа гараад ямар нэгэн юм хийвэл үнэхээр амжилттай байдаг. Тань шиг хүн гэртээ ээж болохгүй гадагшаа гарах хэрэгтэй. Бас нөхөртөө итгэжээж нөхөр чинь өөрчлөгдөж чадна гэд зөвлөгөөний цаг дуслаа. Тэгвэл гянуу түргэн ураа захирч хараал хэлгээ болж Сина нөхрөө ойлгож үгээг нь сонсдог болж чадах болов. Хэрвээ энийг үзэж байгаа хүмүүс донд хүүхдүүдийн хажууд чанга дугаар оруулж хараал хэлдэг хүмүүсээ гол одооноос эхлээд болоорой. Бичлэг маань таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.